Амраагүй байдал үүсэж байгаатай холбогдуулаад Ардс нам горийн санал гаргаж байна. Тэгээд чухам хуулиндаа юу гэж байх. Энэ 32 гишүүн их хурлын үйл ажиллагаанд оролцохгүй гарын үсэг албан бичгээ өгж л дээ. Тэгээд би энэ 32-ыг хийн болдоо гэд хараад үсгэр хачирхалтай тоо харагдаад байна. За хоёр нь Ардс намын 2 гишүүн 30 нь одоо ардын намын гишүүд байна. Гэтэл энэ гишүүдээс 26 нь энэ жидүү болон албан тушаалтаа барьцаалагдсан гэж шууд харагдаж байна. За энэ 26-гийн 13 нь за энэ Батцорог, Инкволд, Ж2, за засгийн газрын 2 гишүүн Содбаатар, Цэрэнбат, энэ Батнасан, Батсандан, Солтан, Учрал, Болорчлон, Аасухбат наран хүүхэд. Нөгөө тал буюу 13 нь дандаа засгийн газрын гишүүд. За мэдээж ерөнхий сайд хөрөлсөх нь удирдаад гүйцэтгэгч нь түүнийх нь шадар сайд их төвшин зохион байгуулад ингээ 26 хүн зохион байгуулалттайгаар их хурлын ажлыг гацааж байна л да. Энэ одоо 32 гишүүд. Талан жидүүчд өцөгдөр төр хороо байгуулах санал бүхий гишүүд нэгдсэн байдлаар улсын хурлын даргад тогтоолын төсөл өргөн барьсан. Энийг даргын зөвлөлийн хурлаар яаралтай хэлцэж байнгын ороо болон улсын хурлаар баталж биднийг ажилд нь оруулмаар байна. Засгийн газрын хувьд бол мэдээж огцруулах үндслээ тавьсан, гарын үсэг зурсан, хангалттай. Яг энэ жидүүчдийн асуудлыг ярихаар ингээ бултаж ухтаад түүндээ ингээ барьцаалагдаад хуралд орж ирэхгүй байгаа. Тэгэхээр төр хорооны асуудлыг бас яаралтай шийдвэл яадаг их хурлын дараа. Даргын зөвлөлийн хурлаараа энийг нэн тэргүүний асуудалд оруулж өгөхийг танаас хүсэж байна.